Хэнд ч бүү найд. Зөвхөн өөртөө дэнлүү шиг найд. Өөр юунаас ч хамаарах ёсгүй. Хит их санаа зовх хэрэггүй. Байгаар нь хүлээн ав. Өнөөдөртөө үнэнч бай. Битгий хүлээ бүү шүүмжил. Сэтгэл тавгуурлаас айдас үүсдэг учраас түүнээс зайлсхий. Сэтгэл тавгуурлаас ангид хүмүүст уй гашуу айдас гэж байдаггүй. Яагаад чамд ийм зүйл тохиолдсонд гайхах хэрэггүй. Тайвшир. Үүмэрсэн сэтгэлээс уйтгар хүнэг үүсдэг. Аз жаргалтай хүмүүс өөрт байгаа зүйлдээ төвлөрдөг бол аз жаргалгүй хүмүүс өөрт байхгүй зүйлдээ төвлөрдөг. Өөрт байгаа зүйлдээ талархдаггүй хүнд аз жаргал ирдэггүй. Өнгөрсөнд хизээч бүү баригд. Өөрийгөө зовоохгүй тулд могоо арьсаа тайлдаг шиг өнгөрсөн үеийг орхих хэрэгтэй. Хорвоогийн бүх зүйл өөрчлөгддөг. Илүү ихийг авахын тулд бүү тэмц, бүү шуналт. Алдсандаа бүү зов. Эхлэлдээ бүхэн төгсгөл гэж бий. Өвдөл чамайг барьж байгаа биш. Чи өвдөлтийг барьж байна. Бусдыг хэд их үзен ядах хэрэггүй. Зүгээр л үзен ядалтаас ангижрах хүсэл эрмэлзэлтэй бай. Үзен ядалт аяндаа холдон одноо. Хизээ нэгэн цагт бид бүгд өхнө. Амьдрал мөнх биш гэдгийг ухааруул бидний сэтгэл амар амгалан болдог. Үнэнч бай, битгий уурал. Байнга л уурлах нь хор угаад өглөө хүлээж буйтай адил. Бага зүйл чинь ядмахын ч харамгүй үг. Тэгвэл орчин ертөнд чамайг ивэн. Бүх зүйл бидний бодлын үр дүн. Сайхан бодол, сайхан сэтгэлтэй байгаарай. Аз жаргал таныг сүүдэр мэд даах болно. Эргэлзэх зуршил шиг аймаар зүйл үгүй. Эргэлзээ нь хүнийг хоёр хуваадаг. Нөхөрлөлийг сүйтгэж тааламжгүй харилцааг бий болгодог. Ямар шалтгаангүйгээр өг. Хариуд нь юу ч хүлээх хэрэггүй. Магтаалч буугүй, өгсөн гих үннийг ч март. Хэд их хүлээлт нь урам хуурахад хүргэдэг. Бидний амьдралын хамгийн дээд зорилго бол бусдад туслах явдал. Аз жаргал нь хүн бүрт ашиг тустай байх үед ирдэг. Аз жаргал баяр баясгалан үрд байдаггүй. Зовлон өвдөлтөд ч мөн адил байнга үргэлжлэхгүй гэдгийг бүү мартаарай. Дэлхий дээрх бүх зүйл мөнх бус. Өнгөрсөн үе аль хэдийн өнгөрч, ирээдүйн хараахан ирээгүй байна. Таны амьдрах чад хугацаа бол нэг л хором юм. Яг одоо. Хэрв та одоо цагт үнэнч амьдрахгүй бол үхвээсээ өмнө харамснаа. Асуудлыг шийдэж чадахгүй бол юунд санаа зовно вэ? Анхнаасаа шийдэж чадахгүй асуудалд санаа зовх нь утгагүй зүйлээ. Өнгөрсөн үе хичнээн хэцүү байсан ч хамаагүй. Үргэлж шинээр эхлэх боломжтой. Өглөө бүр бид шинээр төрдөг. Сэтгэлээ сайн зүйлд зориул. Хэрв та сайныг дахин үйлдвэл зүрх сэтгэл танд баяр хөөрөөр дүүрэн байх болно. Мунхлаас болгоомжил. Бусдын бурууг олж харах амархан ч өөрийн бурууг олж харахад хэцүү. Хүмүүс бусдын алдааг амархан татаж гаргаж ирдэг ч өөрийн алдааг нууж далдлахыг хүсдэг. Бусдад атаарах хэрэггүй. Бусдад атаархдаг хүмүүс сэтгэлийн амар амгаланг олж чадахгүй. Бусдыг бүү мэхэл, бүү жигш. Дүлийн мэд чимээгүй. Хаан шиг ярьж цар шиг хүйтэн гар шиг халуун бай. Хүн бүр өөрийгөө дэнлүү болго, өөртөө найд. Дэлхий дээрх бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Хэрв та өөрийгөө бусдад харьцуулан гуниглаж байгаа бол амьдралын баяр баясгаланг мэдэрч чадахгүй. Бусдад өрсөлдсөний улмаас амьдралын жижиг баяр баясгалагч умартаж аз жаргалгүй амьдрнаа. Чинийх бус зүйлийг орхиод сэтгэлээ тайван байлга. Алдаагаа байнга санах нь зүрстгэлтэй ачаа үүрэгтэй адил юм аа. Төвчийн аргагүй хэцүү зовёртой үед амьдрал чамд ямар нэгэн зүйлийг зааж өгөхийг хичээж байна гэсэн үг ээ.
Шуургыг намжаах гэж хичээх хэрэггүй. Өөрийгөө тайвшруул. Шуурга өнгөрөн одноо. Аз жаргалд хүрэх зам гэж байхгүй. Аз жаргал өөрөө зам юм аа. Дуртай амьдралаараа амьдр. Амьдарч байгаа амьдралаа хайрл. Бусдад сайн хүн болох үсээр өөрийгөө бүү өөрчил. Хэрвээ чи өөрийнхөө байж чадвал зөвхөн чамайг байгаар чинь хайрлах болно. Эрүүл мэнд бол хамгийн сайхан бэлэг. Сэтгэл ханамж бол хамгийн гайхалтай баялаг юм аа. Бясалгал хийж айц түгшүүрээсээ ангижирч байгаарай. Хэл хүгээ анхааралтай сонго. Эргэн тойрныхонд чинь сайн муугаар нөлөөлнө. Хуваалцснаар аз жаргал багасдаггүй. Хайр бол таны хамгийн гүн сэтгэл юм аа. Хүн хайраар амьдардаг. Харилцагчдаа чин сэтгэлээсээ хандаарай. Сайн ярьдаг хүн ухаантай биш. Харин амар амгалан хайраар дүүрэн хүн ухаантай, ухаалаг хүн юм аа. Хэд гүнзгий бүү бодоорой. Аз жаргалгүй байх хамгийн том шалтгаан бол хэд их юм бодох явдал. Сул дорой хүн өс хонцонтой, хүчнээ нь уушлах чадвартай байдаг. Харин ухаантай хүн тоохгүй орхитоог. Аз жаргал бол өөрт байгаа зүйлээ үнэлдэггүй хүмүүст хизээч мэдрэгдгүй мэдрэмж юм аа. Та эрүүл амьдрах уу, ямар нэгэн өвчин тусах уу гэдэг нь өөрөөс чинь шалтгаална. Бусад хүмүүс таны талаар ямар бодолтой байдагт та нөлөөлөх боломжгүй тул үүнийг өөрчлөх гэж бүү оролд. Амьдралаа аз жаргалтай байлгаарай. Юу болохоос бүү ай. Айцгүй бол тайван байж чаднаа. Бүх зүйл төр зүрийнх тул залхуурах хэрэггүй. Хичээнгүйлэн ажил. Их тэнгэрийн дор оршин буй бид эрхэмсэх хүмүүс юм аа. Дэлхийн ертөнц үхэл ялзарлаар дүүрэн олон хүмүүс зов шаналж байгаа ч ухаантай хүн ертөнцийн мөн чанарыг ойлгож сэтгэлийн амар амгаланг олдог. Ухаантай зөв амьдарч буй хүн үхлээс айх шаардлагагүй. Гэгээрсэн хүн Тэнгэрийн ертөнцид ямар ч нандин эрдэнэстэй зөөрлөхийн аргагүй үн цэнтэй. Өнөөдөр чадах бүхнээ хий. Хүний амьдралыг хэн мэдэх вэ? Маргааш үхэж магадгүй. Нэг хором нэг өдрийг өөрчилж, нэг өдөр бүхий л амьдралыг өөрчилдөг. Тэрхүү амьдрал нь дэлхийг өөрчлөх боломжтой. Өөрчлөлт хизээж зовлонтой байдаггүй. Зөвхөн өөрчлөлтийг эсэргүүцэх нь зовлон юм аа. Хэрв та өөрийгөө ялж чадвал бодит амьдрал дээр ч ялагч болно. Хүмүүс төлөвлөгөөгөө бүү хэл, үр дүнг нь харуул. Түүнчлэн ямар нэг зүйл сонслоо гэж яаран хөдлөх хэрэггүй. Үнэн үү, үгүй юу? Учир начрыг нь сайтар тунгаан бодож, судалж суралцаж байгаад хөдлөх нь зүйтэй. Төрсөн цагаасаа мундаг хүн гэж үгүй. Хорвоод мэндэлснийхээ дараа өөрийнхөө сонголт, сэтгэлгээнээсээ шалтгаалan бүх зүйл шийдэгдэнэ. Ээлдэг энгийн хэм маягтай байгаарай. Хорвоо ертөнц рүү сайхан сэтгэлээр хайрыг түгээ. Юу ч дан ганцаараа оршдгүй. Бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой байдаг. Баян ядуугаас үл хамааран бүх хүнийг хүндлэх нь зөвөө. Хүн бүр өөрийн гэсэн зовлонтой байдаг. Будда шашин шүтлгээс үл хамааран бусдаас илүү ухаалаг амьдарч байжээ. Бид өөрсдийгөө бусдад харьцуулахад маш их цаг хугацаа зарцуулдаг. Бусдад харьцуулснаар өөртөө итгэлгүй болдог. Нар сарыг харьцуулдгүй шиг амьдралаа бусдад харьцуулах хэрэггүй. Хүн бүр цэцэг. Цаг нь ирэхээр бүгд соёолох учиртай. Хинээс ч битгий хамааралтай бай. Шагжаа мөний хэлслэр та бусдын амьдралаас илүү
өөрийнхөө зүрстгэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Зүрстгэл минь юу хүсэж байна? Юу гэж хэлж буйг сонсох хэрэгтэй. Мөн аз жаргалынхаа төлөө бодит байдлыг бус өөрийн зүрстгэлийг өөрчлөх нь чухлаа. Хэнд ч бүү найд, зөвхөн өөртөө дэнлүү шиг найд, өөр юунаас ч хамаарах ёсгүй. Хит их санаа зовх хэрэггүй, байгаар нь хүлээн ав. Өнөөдөртөө үнэнч бай. Битгий хүлээ бүр шүүмжил. Сэтгэл тавгуурлаас айдас үүсдэг учраас түүнээс зайлсхий. Сэтгэл тавгуурлаас ангид хүмүүст уй гашуу айдас гэж байдаггүй. Яагаад чамд ийм зүйл тохиолдсонд гайхах хэрэггүй? Тайвшир, үүмэрхэн сэтгэлээс уйтгар гуниг үүсдэг. Аз жаргалтай хүмүүс өөрт байгаа зүйлдээ төвлөрдөг бол аз жаргалгүй хүмүүс өөрт байхгүй зүйлдээ төвлөрдөг. Өөрт байгаа зүйлдээ талархдаггүй хүнд аз жаргал ирдэггүй. Өнгөрсөнд хизээч бүү баригд. Өөрийгөө зовоохгүй тулд могоо харсаа тайлдаг шиг өнгөрсөн үеийг орхих хэрэгтэй. Хорвоогийн бүх зүйл өөрчлөгддөг. Илүү ихийг авахын тулд бүү тэмц, бүү шуналт. Алдсандаа бүү зов. Эхлэлдээ бүхэн төгсгөл гэж бий. Өвдөл чамайг барьж байгаа биш. Чи өвдөлтийг барьж байна. Бусдыг хэд их үзен ядах хэрэггүй. Зүгээр л үзен ядалтаас ангижрах хүсэл эрмэлзэлтэй бай. Үзен ядалт аяндаа холдон одноо. Хизээ нэгэн цагт бид бүгд өхнө. Амьдрал мөнх биш гэдгийг ухааруул бидний сэтгэл амар амгалан болдог. Үнэнч бай, битгий уурал. Байнга л уурлах нь хор угаад өглөө хүлээж буйтай адил. Бага зүйл чинь ядмахын ч харамгүй үг. Тэгвэл орчны ертөнд чамайг ивэн. Бүх зүйл бидний бодлын үр дүн. Сайхан бодол, сайхан сэтгэлтэй байгаарай. Аз жаргал таныг сүүдэр мэд даах болно. Эргэлзэх зуршил шиг аймаар зүйл үгүй. Эргэлзээнд хүнийг хоёр хуваадаг. Нөхөрлөлийг сүйтгэж тааламжгүй харилцааг бий болгодог. Ямар шалтгаангүйгээр өг. Хариуд нь юу ч хүлээх хэрэггүй. Магтаалч буугүй, өгсөн гих үннийг ч март. Хэд их хүлээлт нь урам хуурахад хүргэдэг. Бидний амьдралын хамгийн дээд зорилго бол бусдад туслах явдал. Аз жаргал нь хүн бүрт ашиг тустай байх үед ирдэг. Аз жаргал баяр баясгалан үрд байдаггүй. Зовлон өвдөлтөч мөн адил байнга үргэлжлэхгүй гэдгийг бүү мартаарай. Дэлхий дээрх бүх зүйл мөнх бус. Өнгөрсөн үе аль хэдийн өнгөрч, ирээдүйн хараахан ирээгүй байна. Таны амьдрч чад хугацаа бол нэг л хором юм. Яг одоо. Хэрв та одоо цагт үнэнч амьдрахгүй бол үхвээсээ өмнө харамснаа. Асуудлыг шийдэж чадахгүй бол юунд санаа зовно вэ? Анхнаасаа шийдэж чадахгүй асуудалд санаа зовх нь утгагүй зүйлээ. Өнгөрсөн үе хичнээн хэцүү байсан ч хамаагүй. Үргэлж шинээр эхлэх боломжтой. Өглөө бүр бид шинээр төрдөг. Сэтгэлээ сайн зүйл зориул. Хэрв та сайныг дахин үйлдвэл зүрх сэтгэл танд баяр хөөрөөр дүүрэн байх болно. Мунхлаас болгоомжил. Бусдын бурууг олж харах амархан ч өөрийн бурууг олж харахад хэцүү. Хүмүүс бусдын алдааг амархан татаж гаргаж ирдэг ч өөрийн алдааг нууж далдлахыг хүсдэг. Бусдад атаарах хэрэггүй. Бусдад атаархдаг хүмүүс сэтгэлийн амар амгаланг олж чадахгүй. Бусдыг бүү мэхэл, бүү жигш. Дүлийн мэд чимээгүй. Хаан шиг ярьж цар шиг хүйтэн гар шиг халуун бай. Хүн бүр өөрийгөө дэнлүү болго, өөртөө найд. Дэлхий дээрх бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Хэрв та өөрийгөө бусдад харьцуулан гуниглаж байгаа бол амьдралын баяр баясгаланг мэдэрч чадахгүй. Бусдад өрсөлдсөний улмаас амьдралын жижиг баяр баясгалагч умартаж аз жаргалгүй амьдрнаа.
Чинийх бус зүйлийг орхиод сэтгэлээ тайван байлга. Алдаагаа байнга санах нь зүрстгэлдээ ачаа үүрэгтэй адил юм аа. Төвчийн аргагүй хэцүү зовёртой үед амьдрал чамд ямар нэгэн зүйлийг зааж өгөхийг хичээж байна гэсэн үг ээ. Шуургыг намжаах гэж хичээх хэрэггүй. Өөрийгөө тайвшруул. Шуурга өнгөрөн одноо. Аз жаргалд хүрэх зам гэж байхгүй. Аз жаргал өөрөө зам юм аа. Дуртай амьдралаараа амьдр. Амьдрч байгаа амьдралаа хайрл. Бусдад сайн хүн болох үсээр өөрийгөө бүү өөрчил. Хэрвээ чи өөрийнхөө байж чадвал зөв хүн чамайг байгаар чинь хайрлах болно. Эрүүл мэнд бол хамгийн сайхан бэлэг. Сэтгэл ханамж бол хамгийн гайхалтай баялаг юм аа. Бясалгал хийж айц төгшүүрээсээ ангижирч байгаарай. Хэл хүгээ анхааралтай сонго. Эргэн тойрныхонд чинь сайн муугаар нөлөөлнө. Хуваалцснаар аз жаргал багасдаггүй. Хайр бол таны хамгийн гүн сэтгэл юм аа. Хүн хайраар амьдардаг. Харилцагчдаа чин сэтгэлээсээ хандаарай. Сайн ярьдаг хүн ухаантай биш. Харин амар амгалан хайраар дүүрэн хүн ухаантай, ухаалаг хүн юм аа. Хэд гүнзгий бүү бодоорой. Аз жаргалгүй байх хамгийн том шалтгаан бол хэд их юм бодох явдал. Сул дорой хүн өс хонцонтой, хүчнээ уушлах чадвартай байдаг. Харин ухаантай хүн тоохгүй орхитоог. Аз жаргал бол өөрт байгаа зүйлээ үнэлдэггүй хүмүүст хизээч мэдрэгдгүй мэдрэмж юм аа. Та эрүүл амьдрах уу? Ямар нэгэн өвчин тусах уу гэдэг нь өөрөөс чинь шалтгаална. Бусад хүмүүс таны талаар ямар бодолтой байдагт та нөлөөлөх боломжгүй тул үүнийг өөрчлөх гэж бүү оролд. Амьдралаа аз жаргалтай байлгаарай. Юу болохоос бүү ай. Айцгүй бол тайван байж чаднаа. Бүх зүйл төр зүрийнх тул залхуурах хэрэггүй. Хичээнгүйлэн ажил. Их тэнгэрийн дор оршин буй бид эрхэмсэх хүмүүс юм аа. Дэлхийн ертөнц үхэл ялцарлаар дүүрэн олон хүмүүс зов шаналж байгаа ч ухаантай хүн ертөнцийн мөн чанарыг ойлгож сэтгэлийн амар амгаланг олдог. Ухаантай зөв амьдарч буй хүн үхлээс айх шаардлагагүй. Гэгээрсэн хүн Тэнгэрийн ертөнцид ямар ч нандин эрдэнэстэй зөөрлөхийн аргагүй үн цэнтэй. Өнөөдөр чадах бүхнээ хий. Хүний амьдралыг хэн мэдэх вэ? Маргааш үхэж магадгүй. Нэг хором нэг өдрийг өөрчилж, нэг өдөр бүхий л амьдралыг өөрчилдөг. Тэрхүү амьдрал нь дэлхийг өөрчлөх боломжтой. Өөрчлөлт хизээж зовлонтой байдаггүй. Зөвхөн өөрчлөлтийг эсэргүүцэх нь зовлон юм аа. Хэрв та өөрийгөө ялж чадвал бодит амьдрал дээр ч ялагч болно. Хүмүүс төлөвлөгөөгөө бүү хэл, үр дүнг нь харуул. Түүнчлэн ямар нэг зүйл сонслоо гэж яаран хөдлөх хэрэггүй. Үнэн үү, үгүй юу? Учир начрыг нь сайтар тунгаан бодож, судалж суралцж байгаад хөдлөх нь зүйтэй. Төрсөн цагаасаа мундаг хүн гэж үгүй. Хорвоод мэндэлснийхээ дараа өөрийнхөө сонголт, сэтгэлгээнээсээ шалтгаалan бүх зүйл шийдэгдэнэ. Ээлдэг энгийн хэм маягтай байгаарай. Хорвоо ертөнц рүү сайхан сэтгэлээр хайрыг түгээ. Юу ч дан ганцаараа оршдгүй. Бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой байдаг. Баян ядуугаас үл хамааран бүх хүнийг хүндлэх нь зөвөө. Хүн бүр өөрийн гэсэн зовлонтой байдаг. Будда шашин шүтлгээс үл хамааран бусдаас илүү ухаалаг амьдарч байжээ. Бид өөрсдийгөө бусдад харьцуулахад маш их цаг хугацаа зарцуулдаг. Бусдад харьцуулснаар
өөртөө итгэлгүй болдог. Нар сарыг харьцуулдгүй шиг амьдралаа бусдад харьцуулах хэрэггүй. Хүмүүр цэцэг, цаг нь ирэхээр бүгд соёолох учиртай. Хинээс ч битгий хамааралтай бай. Шагжаа мөний хэлслэр та бусдын амьдралаас илүү өөрийнхөө зүртгэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Зүртгэл минь юу хүсэж байна? Юу гэж хэлж буйг сонсох хэрэгтэй. Мөн аз жаргалынхаа төлөө бодит байдлыг бус өөрийн зүртгэлийг өөрчлөх нь чухлаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж минь YouTube сувагт бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү? Баярлалаа.